Хэрхэн үзэгчтэй сайн байцгаана уу? Ирэх цагаас өмнө нэвтрүүлгийнхаа дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байна. Тэгэхээр амлсан ёсороо бид дахин студидээ Батбол пастрыг урьж ирүүлээд магтаал болон бас сүнслэг тулгааны талаар та бүхэндээ ихтэй ойлголтыг өгье гэж ингэж зорьсон байгаа юм. Цуврал одоо үргэлжлүүлж байгаа сэдв маань магтаал гэсэн сэдвээр эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ магтаал гэдэг зүйл юу нь яг юу юм бэ? Энэ магтаал мэдээж хүн бол амьдрал дээр бие бинийгээ магтдаг, магтаалын сайхан үг сонсох дуртай байдаг тийм ээ. Тэгэхээр энэ зүгээр энэ магтаал ертөнцийн эзнийг магтах магтаал. Магтаал гэхээр зарим хүмүүс дуулах гэж ойлгож иж болох юм. Магтан дуу нөгөө сүмийн магтан дуугаад ярьж байна уу гэж ойлгож байж болох юм тийм ээ. Гэхдээ та бүхэн ярих гэдэг байгаа магтаал маань яг ямар ялгаатай юм бэ гэдгийг ярьж өгөөч. Тэгэхээр нөгөө өнгөрсөн нэвтрүүлэг дээр ярилцчихсан хоёр талбар байсан шүү дээ. Сэдв нэгүсэл гэрээ гэдэг. Тэгэхээр энэ хоёроос яг оршил тавингаа магтаалыг яриул тэ. Энэ дээр яг бурхнаар ингэж өрөөгдөж ингэж их хайрлагдаж түүний тэр инрэл өршөөлийг ингэж амссан хүнд дээрэс нь тэр хизээж чамааг орхихгүй хизээж чамааг та мартахгүй хаяхгүй гэсэн тэг яг ийм агуу гэрээг тэг амлалтыг нэг талдаа амлалтыг бидний төлөө тавьсан ийм бурхандаа бид яа харахгүй нөгөө тэр талархах түүнд үнэхээр тэр түүнийг бишрэн тэг ингэж сэтгэлдээ түүнийг бодож тунгаах яг ийм сайхан орон зайг бид нээж өгч байгаа. Тэгэхээр магтаал гэдэг бол түрүүний энэ ойлголтын дээр тэг ялчгүй айгу хүчтэй бууж ирж байгаа. Магтаал гэдэг бол тэр ямар сайн бэ гэсэн яг энэ айгу хүчтэй тунхаггууд явж байгаа. Тунхаг үгнүүд явагдаж байгаа тийм. Түүнд талархсан тийм яг ерөөлт үгнүүд. Тэгэхээр хүн бол ялангуяа монголчууд бид бол тийм ерөөл айлдах сайхан магтуулныг тийм дуулах энэ маань яг зөвхөн нэг дуу авяас гэхээс илүү те цаана айгу тийм сайхан зүйл байгаа учраас тэрийг ингэж бишрэн те сэтгэлээсээ илэрхийлэх тэр нөгөө сэтгэлгээ тэр нь маань ингэж яг үгээр те танигдан яг тунхаглуулж те илэрхийлж. Тэгэхээр бид нарт хамгийн ойр дотн ингэж яг юм магтуунуудыг те ингэж өргөж байсан нэгэн хүн бол Давид байна л да те бид нэр өнгөрсөн уулз дээр бас ярьжсэн Давидын тухай. Тэгэхээр Давид өндөө бол энгийн нэг хончин хүү байсан. Тэр зөв хонио хариулангаа Бурхны бүтээсэн бүх тэр бүтээлүүдийг хараад тэр дундаасаа л яг бишрэн ингэж одоо Бурхныг таньдаг байсан байна. Тэгэхээр энэ бол яг манай монголчууд шиг яг айгүй адилхан байгаа байхгүй тийм нүүдэлчин арт түмэнд юмыг бодтой харж биш тэр дундаас та яг юма сэдвээ олж идэг гэсэн. Тэгэхээр Давид бас яг энэ тэнд явж байгаа. Тэр үед бол түүнд Библи сургууль гэж байгаагүй, Библич гэж байгаагүй, Библийн багш гэж түүнд байгаагүй тийм. Есүс гэж хинбэ гэдгийг хэлж хүн байгаагүй. Харин тэр яг өөрийнх нь яг тэрний дотроо нэг тийм зөв бэлэг гэж байна тийм үү яг. Өөрөлдөл хүн болгоны зүрх сэтгэлд бурхан байгаа гэдгийг тэгээ бурхан суулгасан байдаг гэсэн мэдэг. Тэ түүнийг хүн болгон тэ танаасаа гэдгийг бурхан хүсдэг учраас хин нэгээр дамжуулан тэ альваны нөхцлөөр дамжуулан бас бурхан өөрийгөө таниулдаг гэсэн байна. Тэгэхээр Давидэд яг тэр сэтгэлгээ байсан. Түүнд тэ за бурхан ийм шүү гэж хэлэх хүн олон өндө байгаагүй. Тэр өдөржингөө ганцаараа тэ тэр хонио хариулангаа тэр үнэхээр тэнгэрийг хараад тэ тэр хонио хариулж байгаа тэр ногоон бэлчээрийг хараад уул ус толгодыг харж иж тэр дунд үнэхээр энэний цаана нэгэн бүтээгч байгаа. Энийг хин нэгэнтэй ингэж сайхан тэ уран сэтгэмжтэй ингэж сайхан бүтээсэн мэн. Бүх юм яасан сайхан тэ тогтсон бэ тэ зогцож ингэж сайхан бүрлдсэн бэ гэдгийг нь тэр Давид хараад өөр ирэхгүй биширж байсан. Тэр зүгээр нэг цэцэг хараад биширээгүй.
Тэр зүгээр нэг уулыг хараад биш хэрэг, нэг нарыг хараад биш хэрэг. Харин тэрний цаана энийг ингэж бүтээж байсан тэр агуу бүтээгч байна гэдгийг хараад за яа харахгүй энэ тэ бурхан гэж. Тэгэхээр хүмүүсийн зүрх сэтгэлд өргөж яг энэ бурхан байгаа гэдэг яг энэ тийм хүчтэй яг энэ ойлголтыг тийм дотоод тэр бэлгийгтэй яг бурхан өгсөн. Үүгээрээ Давидтэй ингэж бишрэн өөрийнхөө сэтгэлээ илэрхийлж байсан. Тэгэхээр энэ нь бол нөө магтуун болсон байна. Жишээлбэл бид дуулал ном, ялангуяа Христ итгэгчдийн хувьд дуулал ном гэдэг бол Библиэлд байгаа энэ ном айгүй чухал ном байгаа. Тэгэхээр энд бол ерөөсөө л Давид тэр бурхны талаар юу бодож исэн, тэр бурхандаа яаж харилцдаг байсан, иймтэй яг нандин харилцааг илэрхийлсэн байгаа. Тэгэхээр магтаал гэдэг бол айгүй тийм чин сэтгэлийн бурхантай харилцаж байгаа харилцагч хүний дотоод сэтгэл. Тэрний илэрхийлэх тийм ээ сэтгэлээ илэрхийлж байгаа байдал. Илэрхийлж байгаа тэр яг тунхагуул явж байгаа. Давид маш их олон хэцүү нөхцлүүдэд орж исэн байгаа. Хончин байхдаа тэ хонь сүргийг нь хулгаалаад авч явах баавга арслан гэдэг юм зэрлэг аратан тэ юу их үнэхээр олон юм болно шүү дээ. Тэр жоохон хөвгөд чинь тийм ээ. Гэтэл Давид бол яг тэр дунд үнэхээр түүний өмгөөлөгч нь хамгаалагч нь хэн болж исэн тий. Түүнд яг юм мэрэгэн тий ухааныг өгч яаж илүү чадварлаг тэр хон сүргээд одоо яг хариулах уу, яаж хамгаалах уу гэдэг иймэрхүү авяас чадвар ухааныг өгж исэн байна. Хожим нь тэр хаан болж байхад тий хаан ширээнээс тэр аваа арт түмнээ удирдах байх үед бас их олон зүйлүүдтэй тохиолдож исэн. Хаан суудалд суухаасаа ч өмнө бас тий тэр хаан суудал руу шилжихэд наан бас түүнийг эсэргүүцэж исэн. Олон эсэргүүцлүүд байвч энэ бүх зүйлд заримдаа ганцаардж исэн. Ихэнх тохиолдолд ганцаардж исэн. Харин яг энэ үед яа харахгүй түүний төлөө зогсдог нөгөө тэр агуу гэрээгээ санаж байнга түүний төлөө амлалтаа биелүүлж яадаг тэр бурхан байгаа юм шиг гэсэн. Тийм учраас яг нөгөө тэр бурхан руугаа ойрцож исэн байгаа байхгүй. Монголчууд хэлдэг шүү дээ. Аргаа урссан цагт аавын тулгыг маажин гэчээр тий. Гэхдээ яг энэ үед бол яа харахгүй тий. Тэнгэр яа харахгүй айгүй ойрхон байсан. Хас. Тий. Аргагүй тэр одоо хүч нь бол бурхан юм. Тэр яг бурхан яг сэтгэлийн тайлагч. Олон хүмүүс яагаад ийм гутрангуу стресстэй байдгүй. Сэтгэлээ тайлах хүн байдаггүй. Хамгийн наад ойр дотны хүн нь ч хүртэл заримдаа ойлгодоггүй шүү дээ. Тэгэхэд нөгөө хүн чинь тэрийг тайлах хэрэгтэй байдаг. Харин тэрний тайлагчтай хэн болж байгааг яах харахгүй бурхан. Хэдийгээр тэр үл үзэгдэгч боловч те гэвч тэр биднийг үргэлж сонсдог юм а гэж байдаг. Библиэлд юу харуулж хэлсэн маа гэхээр энэ бол яах харахгүй итгэл юм а гэж. Нөгөө тэр магтах тэр яг энэ сэтгэлээ илэрхийлэх тэр байдал маань цаана яг итгэлийг төрүүлж өгж байгаа. Тийм учраас магтаал бол итгэлийг төрүүлж өгдөг. Хүн одоо сайн сайхан зүйлийг хүлээж аваад амьдралд нь маш гоё баяр хөөр болоод хин нэгэн тэр хүний төлөө одоо хамгийн сайхан зориултыг гаргасан үед тухайн хүний гэдэг юм уу, ертөнцөөс нэг гэдэг юм уу. Ер нь магтаал одоо магтаж байгаа, баярлаж байгаа сэтгэлээ илэрхийлэхэд бол их амархан байдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй та их нэртэй одоо Мартин 8-аар цэцэг аваад очиход тийм ээ бэлэг өгөхөд таны их нэр баярлалаа гэд танд баярлсан талархснаа магтаалын үгээр илэрхийлэхэд бол маш амархан тийм. Харин Библиэлд зовлонтой таларх гэдэг үг өгдөг тийм ээ. Тэгэхээр энэ маань бас л талархал магтаал гэдэг зүйл маань ерөнхийдөө салшгүй холбоотой зүйл. Яаж бид нар амьдралынхаа зовлон бэрхшээл дунд тэр магтаалыг өргөж чадах вэ? Харахаар яг бодит байдал дээр харахаар энэ бол хийж чадмааргүй юм шиг хэцүү юм шиг байдаг. Гэтэ хүмүүс энийг хийгээд идэг. Энэ нууц нь хаана байна? Яаж хийдэг юм бол? Яа харахгүй мэдээж амьдралд янз бүрийн юм тохиолддог тийм. Хүнд нөхцлүүд амьдралын энэ айгүй завгүй байдал айгүй их ачаалттай дарамттай нэг талдаа айгүй дарамттай тэгээд энэ бүхнийг тайлагч хүч бол яг олон хүмүүс одоо янз янзаар тэ энийг тайлж гин одоо биеийн тамир хийдэг юм уу одоо бяцлал хийдэг ч юм уу муу юм байхгүй л дээ хэрвээ үнэхээр бие чинь альжаалыг тайлж байгаа зүйл байвал байж болно гэвч
үндэ энэ дэр бол тэ 100% бол үндэ бол тайлахгүй шүү дээ. Хэдий би чинь сайхан амрагч гэж сэтгэл санаа байнгын мэдээ лугширсан юм дарамттай байна гэдэг бол айгүй ондоо хэсэг. Тийм учраас бид нар яг дахиад яг энэ Давидын яаж тэ яг энэ үед хандж ясныг харах зүйтэй байхгүй. Давид ихэнх яг би жишээлбэл Давидын бичижсэн дуулуудыг нь уншиж байхад айгүй сонин эхэлж байгаа байхгүй. Та хаач чуу те. Дайсан намайг одоо хүрээлж гэлээ те. Таныг үзэн ядагчд те одоо намайг хоччаад юу гэдэг намайг бүсэлчгээд намайг эвгүй байдалд оруулчлаа. Би одоо амартай одоо дарамт доор байна. Би бүр өстө бүр яалсаар байгаад миний яс хүртэл те янгинж байна гэсэн бүр тэгтлээ те ингэж ядарч зүдэрж ясны илэрхийлэл. Тэгсэн чинь дараагийн параграф дээр те дараагийн мөрдөнд те би эзнийг магтах болно гэд ингээ босч ирж байгаа байхгүй. Яа харахгүй энэ дундтай үнэхээр хэн миний төлөө эцэст байгаа байлээ гэдэг нөгөө тэр нөгөө сэтгэлдээ буцаас сэрж эхэлж байна те. Өөрөөр хэлбэл нэр надад чинь те намайг сонсдог агуу бурхан байгаа штэ. Би энд ганцаараа ингэж яолон байхдаа надад ямар ч утга учир өгөхгүй. Тэгээс би тэглээгээд би бол тайлагдахгүй байна. Гэтэл намайг сонсдог тэр агуу бурхан байна гэж. Тэгэхээр Библиэлд дуулал номон дээр та бүхэн маш их ярилцаж байна л да. Яагаад гэвэл дуулал ном бол өөрөө хүнд маш их ухаарал, хүчтэнхээ, мэрэгүү ухаа өгдөг ном. Тэгээд яг амьдралын бодит тэмцэл дээр бас бид ямар ч их шугам дээр зогсох хэрэгтэй юм бэ гэдгээр бас их урамшуулдаг ном юм болов гэд энийг бас унших дуртай байдаг. Тэгэхээр яг энэ дээр ингэж байна л да. Тэднийг хашаашхад эзэн сонсож бүх саад бэрхшээлээс нь тэднийг авардгаа гэсэн байна. Тэгэхээр энэ хашгираан гэдэг бол бидний зүрх сэтгэлээс гарч байгаа эзэнд очиж байгаа зүйл. Эзэнтэй бидний холбож байгаа зүйл. Тэгэхээр таны сайн хэлдэгчлэн бидэнд саад бэрхшээл тохиолдох юм бол бид эзнийг магтахад эзэн рүү дахин хараагаа чиглүүлээд эзэндээ л бид нар хандахад бидний итгэл босоод тэг харин эзэн бидний бүх саад бэрхшээлээс нь одоо ангижруулдгаа гэсэн ийм зүйл юм. Хоёрдугаарт нь Давид хаанаар нэгэнтэй жишээ авч ярилцаж байгаа учраас би бас ярих гэж бодож байна л да. Тэгэхээр Давид хааны амьдралыг ингээд харах юм бол дандаа тийм айсан, зугтсан, тэмцэлдсэн, ерөөсөө сэтгэл санаа нь тавгуутсан ийм байдал донд хаан хүн гэж байгаа боловч дандаа ийм байдал донд амьдралынх нь ихэнх он жилүүд нь өнгөрсөн. Гэхдээ энэ хүн яаж ийм хэцүү байдал донд эзэнд итгэсэн итгэлээ хаялгүй, цөхөрчилгүй, харин ч бүр босож тэ эзэн рүү хандаж ингэж явж чадсан болоо. Тэгэхээр одоо энэ дээр нөгөө та бүхэн сүнслэг тулаан гэдэг зүйл маань одоо орж ирэх үү? Яг энэ дээр бид нар Давидыг харахтаа Давид бол айгүй бодиттой л байсан байгаа байхгүй юу? Өөрөлдөл амьдрал бол яа харахгүй л тэ хатуу юм а гэж тэ бид нар хэлдэг шүү дээ. Газар хатуу тэнгэр хол байна гэж тэ. Амьдрал бол айгүй бодитойг л харуулж байна л да энд. Нэг тэр болгон нэг тийм айхтар одоо уйтгартай, гонигтай, тэмцэлтэндэг гэж нэг харуулахаас илүү бодиттой л байна. Мэдээж баярлах үе гэж байгаа. Давидын дуул ном болгоныг уншихад тийм айгүй баланстай, тэнцвэртэй байдаг тийм. Хизээ тэр бол үнэхээр баярлж байгаа, хизээ бурханд талархаж байгаа, хизээ үнэхээр тэмцэл дунд, хизээ тэг хавчлаг дунд байгаагаа тэг ингэж айгүй баланслантай оруулж өгсөн байдаг. Тэгээд тэр магтаалаараа юг дахин өөртөө сануулж байгаа. Өөрөөр хэлбэл нэг талдаа л өөртөө л байнга сануулж байгаа. Зүгээр бурхандаа нэг сануулах гэдэг байгаа үндэ биш л дээ тий. Харин өөртөө байнга сануулж байгаа юм тий. Миний тал зогсож тий амьд хэвээр байгаа шүү. Миний энэ сэтгэлийг маань тий чагнагч нэгэн байгаа шүү. Энэ маань надад хэрэгтэй тий. Миний төлөө зогсогч нэгэн байгаа гэд ингэж нөгөө нөхцөл байдлыг айгу эргээр харж чаддаг тий. Тийм учраас түүний нэгэн айгу гайхамшигтай ялалтын тухай Библиэлд онцлсан мэдтэй Галиат гэсэн нэгэн тийм филист хүнийг хэрхэн ялж исэн. Нөхцөл байдлыг харахад бол Галиат гэж болстой үнэхээр Давидыг 3 давхар тий босгосон яг ийм нөхөрлөл байсан байгаа байхгүй. Гэтэл хүн болгон тийм айхтар том аврагыг хараад бол айн штэ. Заримдаа хүмүүсийн нөхцөл байдлыг яг тийм аврах шиг байдаг тий.
аимшигтай те өвчин зовлон хараал гачигдал дутагдал гэж юу гэдгийг янз бүрийн урвалт те сэтгэлээр готрох гэсэн энэ бүх зүйл нөхцлүүд заримдаа айгуу тийм те хүнд байдаг. Гэвч Давидын сэтгэл нөгөө угаасаа магтагч байсан учраас сэтгэлээр Бурхныг бишрэн харж чаддаг нэгэн байсан учраас түүний хараанд те тэр авраг харагдаагүй. Харин аврагын цаана агуу илүү агуу Бурхан байгаа. Бүхнийг ялагч, бүхнийг те одоо захирагч, бүхнийг хянагч ийм агуу сайн Бурхан байгаа. Ялалтыг олгогч юм Бурхан байгаа гэдгийг харсан учраас тэр наан байгаа тэр Галиат нь үндэ тэр Бурхантай харьцуулахад үндэ юу ч биш харагдаж байгаа байхгүй. Тийм учраас тэр Давид бол зүгээр нэг одоо чулуу барьж байгаа л тэр нэг бүрэн зэвсгэлдсэн байсан тэр айхтар дайчинтай тулалдаад түүнийг ялж байгаа. Үндэ Давид бол тэр цаг мөчид яг тэр үед бол цэргийн ямар ч тийм мэдлэггүй одоо зэвсэгт сэргийн яг тийм мэдлэг байгаагүй шүү дээ. Тэгэхээр эндээс харахад яг л магтаал биднэрт нөгөө итгэлийг төрүүлж итгэл маань цаашаа ялалт руу чиглүүлж өгдөг. Тэгэхээр бид нэр яг энэ сүнслэг тулаан гэдэг зүйл дээр бас яг ингэж л хаан тустай тийм. Сүнслэг тулаан гэж юу вэ? Сүнслэг тулаан гэдэг бол бодтойгоор бид нэр яг энэ амьдралд учраад байгаа нөхцлүүдийг түрүүн хэллээ шүү дээ. Өвчин хараал, янз бүрийн бэрхшээл, дарамт, санаа зовлт энэ бүхнийг юу хүргэж байгаа вэ? Бурхан бодтой бол ёрын сүнс гэж бас бодтой байдаг. Ёрын сүнсний хийдэг ажлууд л яг энэ байгаа байхгүй. Бидний сэтгэлийг маань Бурханаас уруулахын тулд Бурханы эсрэг турхихын тулд биднэрт янз бүрийн хүнд нөхцлүүдийг дарамтуудыг авчрахыг санаарахтай. Мэдээж зарим тохиолдолд юу гэдэг хүн өөрийнхөө буруугаас мэдээж асуудал гаргадаг л да. Одоо өөртөө учрах хүнд нөхцлүүдийг. Гэтэл зөвхт байгаа хүний эсрэг жишээлбэл хувилдаан зохиох гэдэг. Зөвхт явж байгаа хүний эсрэг гүтлгээ явуулах. Зөвхт ариунаар амьдрий гэж яхад хажууд янз бүрийн одоо бүдрүүлэх санаархлуудыг ингэж одоо бузар муу үзлүүдийг ингэж хажуунаас ингэж оруулж санааг нь булангатруулахыг оролддог иймэрхүү зүйлүүд. Энэ тэгвэл юу вэ? Энэ бол яа харахгүй нөгөө ёрын сүнсний хийж байгаа үйлдэлүүд тийм ээ. Нөгөө биднийг ариун Бурханаас салгах гэж элдв бусын тэмцлүүдийг бидний эсрэг авчирдаг. Тэгэхээр энэ дээр яг таны ярьсан наад жишээн дээр чинь би өшөө тодруулж асуумаар байна л да. За муу ярин сүнс гэж өөрөө гарч ирчээл те нэг аимшигтай одоо амтан гарч ирчээл тэгээд ингэж одоо бодтойгоор ажиллаад явах юм бол хүн бид нар ч бас нэг ойлгоно да. Энэ бол муу ярин сүнс байна гэд тэрийг ялгаж чадна. Харин яг амьдрал дээр таны найз, таны эргэн тойрны хүмүүс яг л бид нартай адилхан хүмүүс танд ийм зүйлийг одоо би биендээ ийм зүйлийг хийгээд байгаа тохиолдолд бид энэ муу ярин сүнснээс байна. Энэ бол одоо энэ хүний асуудал байна гэдэг энэ зүйлийг сүнслэгээр яаж ялгаж чадах вэ? Тэгээд энэний эсрэг бид ямар байр суурьтай яаж зогсох юм бэ гэдэг дээр илүү тодорхой ярьж өгөөч. Тэгэхээр яг энэ нөхцөлд надаас хамаарах тэгээ надаас үл хамаарах гэдэг ийм зүйлийг бид нэр харж эхлэх ёстой. Тэгэхээр надаас хамаарах зүйл гэж юу вэ? Хэрвээ би өөрөө ямар нэгэн тийм муухар шийдэл гаргаад эвсэг байхын оронд үл эвсэг байх одоо найрсаг байхад би харин ч зөрүүдэлдэг ч юм уу. Бузрыг бүү үлдээ гэж яхад санаатаагаар бузрыг үлдэх жишээл. Энэ бол яа харахгүй хор уршууд амьдралд маань хожимтой учирж ирдэг. Тийм ээ. Тэгэхээр энийг би бол жишээлбэл
ёрын сүнснээс байлаа гэж бол тийм тэгэхээр хэлэхгүй. Яг тэгвэл энэ бол хүн өөрөөс нь шилтгаалсан зүйл те. Тэгэхээр өнөөдөр миний бүхэл амьдрал энэ 24 цагийн туршид би хэний талд зогсох вэ? Сайнны талд би зогсох уу? Би тэр агуу тэр амьд бурхны ариун бурхны талд би зогсох уу? Үүний тулд би яах ёстой? Би үүний тулд шудраг амьдрах түрүүн өнгөрсөн хичээлдэр уулзалтаа бид ярьж байсан Мика 6-гийн 8-д гэсэн мөлий шударгыг үлдэж инэрлийг хайрлаад бурхантай хамт даруй амьдрал гэсэн энийг би үлдэх хэрэгтэй болж штэ. Гэтэл хажуунаас угаасаа нийгэм ингэтлээд бузартсан байна штэ. Шударга явъя гэхэд хажуунаас заавч ихтэй залмир хийгээд байдаг, логодод байдаг одоо юм болон ус төржүүлээд байдаг. Нэг шударгаар зөвөр нэг тийм үйлдэл хийчих зөвөр нэг зөвшөөрөл авъя гэхэд заавч хахуу шаарддаг байдаг тийм. Татвараа зөвөр л байгаагаар л тийм ингээд төлөөд явж итэл дахиад нэг хүн хурж ирээл айн чин болсонгүй гал инглер нөө банк шахаасанд эсвэл би тэндний нөхцөлд орох ёстой юм уу? Үгүй болчих штеп. Хэрвээ би бурхныг даах юм бол би байх ёстой дээрээ зогсох ёстой тийм ээ. Би байгаад л авч явах. Тэгэхээр хажуунаас хэрвээ ингэж тийм санаатаагаар орж ирж хийж байгаа ажлыг зогсоох гол тийм наад чинь биш байна гэж. Жишээлбэл бид нэр одоо зөвхөн татрын асуудал дээр зөвхөн яриад үзэхэд тийм үү. Зөвхөн яг байх ёстой татрын зүйлийг бид нэр төлөөл явж байгаа байхгүй тийм. Гэтэл хажуунаас орж ирээд тэр тамгонч зөрчсөн байна, энэ тамгончтой болохгүй байна. Энэ чинь хуурамчтай бичиг баримтай байна гэж мэдхгүй шүү дээ. Бид бол тэр байгууллага дээр очиод авах ёстой л баримтыг авсан. Гэтэл тооцоог нь бид нар дээр тэр татварынхаа ирж хийхээс илүү тэнд байгаа тэр бичиг баланс тамгатай бичиг баримтуудыг цэгцлээд явж яхад л тийм. Гэх мэт ингээд тал бүрээс янз бүрийн ингэж нэг тийм татаасууд эсвэл тийм нөхцлүүд орж ирэхэд энэ дээр биднэрт яахааргүй нэг тийм асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар энийг төлөө жишээлбэл залбирж явах жишээ. Энийг төлөө тэгвэл бид нар ямшаасан үнчээр явж явах хэрэгтэй юм аа. Тэ? Гэх мэт яг иймэрхүү нөхцлүүд гарч ирдэг л дээ. Иймэрхүү одоо сүнслэг тулаан та үед энэ тулаан дунд байх үедээ яг таны сая ярьснаас бид залбирах ёстой гэдэг зүйлийг нэгдүгээрт бид тавих ёстой юм болов гэж ойлгож байна. Тэгээд залбираад бид чимээгүй явах ёстой юу? Өшөө эсвэл бид ярих ёстой юу? Тэрийг ухуулах ёстой юу? Ойлгуулах ёстой юу? Бас өөр ямар тэмцлийн хэлбэр байж болох вэ? Итгэгч хүмүүсийн хувьд бид зөвхөн залбирлын тэмцэл хийж явах ёстой юм уу? Библиэлд болохоор нэг талаасаа та нарт эзний хүмүүс үжиж тэмцэл маргалтанд битгий оролцгоо хэлчихсэн байж байгаа тийм ээ. Тэгэхээр бид яг ямар баланс дээр байх ёстой? Мэдээж бид яг зөвийг л баримтлах ёстой. Тэнцвэртэй л бас байх ёстой тийм ээ. Нэг зүйлийг бид нар санах ёстой л да. Энэ тэмцэл маань хүний эсрэг биш юм а гэдгийг. Яг тэгвэл цаана нөгөө өөр амьсгалыг ингэж булангатуулж хүмүүсийн сэтгэл санааг ингэж өмрөөж үүдэг тэр харанхуй хүчнийх нь гэж байна л да. Тэгэхээр бидний тэмцэл одоо яг тэр хүмүүсийн сэтгэлгээг ингэж одоо зүгээр харахад саад болгоод байгаа. Янз бүрийн зал мэгт яг юм явуулуудыг үйлдүүлээд байгаа. Тэр харанхуй сэтгэлийг бид нартай тэр оюун санааг бид нартай новчин дарах ёстой байгаа л та. Тэгэхээр энийг бид залбирлаараа бас үлдэж болдог. Залбирлаараа үлдэж болж байна. Залбирал бас яг айгүй том тулаан штэ. Залбирлаар бид бурхны өмнө ирээд бурхан яг одоо энд ийм нөхцөл байдал гарч ирчихлээ. Одоо энд хүмүүстэй ингэж эрүүл амьдрыг гэхэд хүмүүсийн яг тэр эрүүл амьдрах тэр орчныг нөхцөл болцлыг нь хангахгүй байх. Янз бүрийн яг юм муухар сэтгэлгээтэй ингэж явагдаж байна. Бид энийг эхлээд яг цаана орчиж байгаа яг тийм хүмүүсийн сэтгэлийг юм чөлөөтэй эрүүлэр харахад саад болоод байгаа тэр харанхуй хүчнийг бид нар залбирлаар ингэж хүлж дараа нь хоёр дахь алхам юу болгох бид нар тэр хүмүүс дээр очиж тайлбарлах ёстой. Тэгээ эн чинь яг юу юм бэ? Эн чинь яагаад ийм байгаа юм бэ гэж Тэгэхээр хүмүүс сүнс гэдэг тал дээр зүгээр хоёул бас
жоохон зогсгон ярьчих гэж бодож байл та. Сүнс гэхээр хүмүүс зарим нь маш их айцтай байдаг те. Зарим нь бол тэр сүнсээр одоо таны саяхан хэлээд байгаа одоо энэ мэрэгч төлөвч зурхаач тэр үздэг хардаг хүмүүсийн энэ нэвтрүүлэг одоо яваад байна шүү дээ. Тэгэхээр яг ингээ боддоор ингээ харчлаа, үсчлээ, тэрийг яг хэлчлээ те энэ аян дотор хар цай байна уу, сүтэ цай байна уу, эсвэл юу ч байхгүй байна уу гэ хэлээ таачлаа. Тэгэхээр энд ер нь бол ямар нэгэн сүнслэгээр тэрийг хардаг гэж ойлгож болох уу? Тэгэхээр энэ зүйлээс болоод хүн төөрөлдөж байна. Тэгэхээр тэр ёрын муу сүнс бол бас хүмүүсийн итгэлийг авахын тулд үнэхээр одоо мэрэгжүүлдэг. Яг гэвэл дээр үеэсээ л Библийн түүхэн дээр үздэг, хардаг төлөвч нар яг адилхан Мосетэй адилхан таяг шидэл тэр нь адилхан могоо болгоол ингээл чадаж байсан ийм хүмүүсийн түүхийг хүртэл бид нар уншдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол цэвэр муу ярийн сүнсний хүмүүсийн итгэлийг хулгайлахын тулд хийгдэж байдаг ажил мөн үү? Тэгэхээр энэ Библиэлд л хэлж байна тийм. ертөнцийн сүнсийг л тийм. ертөнцийн сүнс гэдэг яг юу хэлж байна? Яг л энэ дэлхийн бурхныг гэж ярьж байгаа байхгүй. Тэр дэлхийн бурхан хэн бэ гэхлээр диавол байгаа байхгүй. Библиэлд хэлсэн мэт энэ хорвоогийн тийм яг энэ дэлхийн тийм бурхан эзэн нь бол харанхуй хүч байгаамаа гэж. Тэр бас сүнс тийм тэр бас сүнслэг. Тэгэхээр гэвч хэн илүү вэ гэдгийг нь л харцгаа тийм. Диавол бол хизээч бурхны тийм нэг тэгш байх тийм эрхтэй нэг юм биш. Тэр бол бурхнаас тийм одоо шийтгэлийг авч тийм тэгэхээр хаягдсан нэг. Харин түүний тэр диаволын тийм ус хонз нь юу вэ гэхээр тэр бурхны эсрэг л авчрах гэж хүмүүсийг тийм олноор тийм маасыг цуглуулж бурхны эсрэгтэй тэмцэлдүүлэх гэж тэхийн тулд янз бүрийн тийм гайхамшгуудыг, янз бүрийн тэмдгүүдийг, янз бүрийн одоо тийм нэг ухаантай чимшиг тийм яг тийм нэг гүн ухаант сэтгэлгээнүүдийг авчирч хүмүүсүүдийг бишрүүлэх гэсэн тийм иймэрхүү арга залил мэхээртэй яг хүмүүсийн бодол санаагтай ухуулж өгдөг. Тэгэхээр юун дээр Эфес ном дээр хэлсэн маа шүү дээ. Эфесийн 6 дээр та нар диаволын зал мэхийг тийм зал мэхийн эсрэг бат зогсохын тулд бурхны бүрэн хувийг дуулгыг өмсөө гэсэн байсан тийм үү? Энд хэлсэн мэж та зал мэхийн гэж. Эдгээр бүх зүйл бол үүндээ зал мэх. Хэдийгээр хүмүүс ямар гайхамшигтай юм бэ хөөх ямар гоё юм бэ гэж би бол хүмүүсийн шүмжлэхгүй байна те би хүмүүсийн шүмжилж байгаа биш энийг бас те үзэгчтэй зөв ойлгосоо хүн бол зөвөр энд зөвөр нэгтэй оролцогч болоод явж байгаа гагцгүй юунд оролцоод явж байгаа те сайн бас ухаарч хараасаа те хэдийгээр сайхан юм шиг харагдаж байгаа боловч гэвч энэ бол зөв төр зүрийн л юм байгаа байхгүй тийм ээ Библиэлд хэлсэн бид бол зөв нэг төр зүр болгох үзэгдэх юмны араас явдаггүй маа харин үл үзэгдэх боловч гэвч мөнхөд орших зүйлийн араас явдаг юм аа гэж тэгэхээр энэ зурхаа үзлэг тийм тэр янз бүрийн шившлэг энэ төрөг үлдэж байгаа хүмүүс маань дахиад нэг хараасаа хиний тал зогсож байна үндэ цаана нөгөө л тэр нөгөө тэр ёрын сүнсний тэр багтлыг энэ нөгөө гэж улам илүү бадраагаад л байгаа байхгүй нэг талдаа. Харин бид нар энийг энэ зогсоох ёстой. Тэгэхээр эх цагаас өмнө нэвтрүүлгийн маань энэ дугаар яг одоо 3 дугаар сарын 20-ны өдөр эзэн Есүс Христийн амьлсны энэ баярын өдөр та бүхэндээ хүрж байна. Тэгэхээр энэ гайхамшигтай баярыг энэ гайхамшигтай ялалтыг бас танай гэр бүлд таны амьдралд тунхаглан эх цагаас өмнө нэвтрүүлгээ өндөрлөж байна. Баяртай.